хүний биеийн 360 гаруй булчинг ингэж ажилуулж байдаг. Тэгээ хүний гар хөлийн бүх үеүүдийг ингэж хөдлөж байдаг байна шүү дээ. Сонж мөргөн. За тэгэхээр энэ сонж мөргөн энэ дасгал бол бүх дөрвөн өвчний энэ үеүүдийн хөдөлгөөнийг сайжруулахаас гадна бас бүх булчин шүрмсний үйл ажиллагаа сайжруулж байгаа. Тэгэхээр өдөр тутам 108 мөрөгдөх хүмүүс хамгийн эхлээд гарах өөрчлөлт бол гидс байхгүй. Ингээд харахад насны хувьд бол та нар залуу бүгдээрээ залуу харагдаж байна тийм. За тэгэхээр залуу нас гэдэг бол 70 нас 16-аас 70 насны хооронд залуу нас гэж үздэг. Тэгэхээр бол 70 нас хүртэл хүний биед процесс солилцоо идэвхтэй явж оюун сэтгэл оюуны үйл ажиллагаа идэвхтэй явуулах юм боломжтой гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ боломжийг хэн хааж байгаа гэхээр хүмүүс өөрсдөө хаагаад байна. Өөрсдөө оюуны дасгал хийх үедээ оюун ухааны зөв ажиллах. Хоёрдугаар сэтгэлийн бохирдол маш их буруу сэтгэл үүсгдэг тийм. За тийм учраас маш их зөв сэтгэл үүсгэх хэрэгтэй. Байнга мэдлэгээ хариуцуулж байх оюунаа сайжруулж явах хэрэгтэй. За тэгэхээр энэ сэтгэл оюун зөв ажиллах гол нөхцөлийг эрүүл бие бүрдүүлж байдаг. Тэгэхээр бид нар бол маш эрүүл биетэй байх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ сэтгэл оюуныг ажилуулж яадаг гол сүнс гэж яриад байдаг. Тэр чинь их тухтай зөв ажиллаж байгаа байна шүү дээ. Тэгэхээр би эрүүл бол сэтгэл нөлөөтэй, сэтгэл зөв эрүүл авах юм бол биедээ нөлөөтэй. Тэгэхээр хүн гэдэг энэ төлөвтэй амьтан чинь бол бие сэтгэлийг бие сэтгэл нь маш нарийн уялдаатай ингэ сүлэлдэж орж идэг ийм төрөлтөн байна шүү дээ. За тэгээд сонж мөрөхдөө бид нар биеийн сэтгэлийн үүднээс энэ сонж мөрөх энэ дасгалыг хийдэг. Дасгал буюу зан үйл гэж бас хэлнэ. За тэгэхээр бид нар биеэр ингэ сонж мөргөн те биеэрээ хөдөлж байна. За тэгээ хэлээрээ бид нар тодорхой сайн сайхныг те өөрийн болоод бусдын сайн сайхны төлөө тэр маш нарийн те адис дэдтэй тэр уншлагыг унших хэрэгтэй. Зүгээр нэг өөрийнхөө бодож байгаа бодлыг биш те маш нарийн адис дэдтэй тэр нь нөлөөлж идэг өөрт болоод бусдад сайнаар нөлөөлж идэг тэр уншлагыг унших хэрэгтэй. За тэгээд сэтгэлдээ зөв бодлыг бодож явах хэрэгтэй. За тэгтээ сэтгэлдээ ямар бодол бодох вэ гэхээр бид 6 зүйл хамаг амьтны зовлонгоос гэтлэх гэсэн энэ сэтгэлийг үүсгэж бодох хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр сонж мөрөх энэ үйл ажиллагаа биеийн сэтгэлийн цогц ийм үйлдэл байна. За тэгээд би та нарт энэ ном тараач. Энэ дээр уншлаг байж байгаа. За тэгээд энэ уншлагын ихэнд итгэл гэж байгаа тийм. За тэгэхээр итгэл гэдэг энэ ном бол юу гэх вэ? Итгэлтэй юунд итгэл одоолох вэ? Бид нар янз бүрийн зүйл итгэдэг тийм. Жишээлбэл үр хүүхний эцэг битээ итгэдэг тийм. За хань ижил нь нөгөө хань ижилтэй итгэдэг. Гэтэл энэ бидний энэ итгэл одоолж байгаа зүйл бол буруу итгэл гэж байгаа. За нэгдүгээрт нь явж байна. Ламалаж асууж байна тийм. За тэгэхээр энэ ламалаж асууж гэдэг бол багш тор мөрий гэж байна. Багштай мөрий. За жавсуучё гэдэг мөрий. За дараачих нь болохоор санжаалаж асууж бурхан дор мөрий. Тийм. Гурав дахь нь болохоор чойлож асууж ном дор мөрий. Дөрөв дахь нь гинлэнлаж асууж. За тэгээ би нэг 3 итгэлийн 3 орон гэж хэлсэн шүү дээ, тийм. За тэгэхээр итгэлийн 3 орон гэдэг нь болохоор
хоёрдугаарсаа эхлээд санжаалааж асууж, чойлоож асууж, гимнэлж асууж. Энэ гурыг бол итгэлийн гурван орон гэж нэрлэдэг байна шүү дээ. За тэгэхээр энэ бурхан дор мөргий гэж байна тий. За тэгэхээр бурхан дор яагаад мөргөж байгаа вэ гэхээр энэ одоо энэ бурхтууд амьтны гэгээллийг тий амьтын одоо зовлонгоос гарах энэ гэгэрлийн номыг заасан учраас бурханд мөргөж байгаа. За тэгээд номд яагаад мөргөж байгаа гэхээр энэ бурхтын зарилгыг одоо түгээн дэлгэрүүлж байгаа учраас номд одоо мөргөж байгаа. За гимбэллаж асууж хуурдаар мөргий гэж байгаа тий. За тэгэхээр яагаад хуурдаар мөргөж байгаа гэхээр энэ бурхтын зарилгыг бурхан танад одоо бодтойгоор ингээд юу яахгүй шүү дээ. Бурхан танад бодтойгоор ингээд өөрөө залраад ингээд зовлож чадахгүй. Тэгэхээр энэ бурхны зарилгыг түгээн дэлгэрүүлж байгаа юм байна. За тэгэхээр энэ гурыг болохоор гурван итгэл, аврал итгэлийн орон гэж нэрлэдэг байна шүү дээ тий. За тэгэхээр энэ аврал итгэлийн орон гэдэг энэ гурван орон бол ерөөсөө итгэл даах утас ийм орон байна шүү дээ тий. Одоо жишээлбэл бид нэр хань ижилдээ итгэж идэл хань ижил нь итгэл алддаг тий. За тэгэхээр тэд нар яагаад итгэл алддаг вэ? Үр хүүхэдтэй итгэж идэл тэр үр хүүхэд бас итгэл алддаг тий. За тэгэхээр тэр үр хүүхэд хань ижил яагаад итгэл алддаг вэ гэхээр тэр бүгдэд өөрсдөнд нь нөгөө би оюун санаа болоод сэтгэлийн гим байж идэг. Гимээсээ бүрэн хахацаагүй учраас тэр бүгд одоо итгэл алддаг байна шүү дээ тий. Тэгэхээр бид нар бол итгэл алдсанд нь одоо гоморхоод гомдоод байх шаардлага байна шүү дээ тий. Яагаад гэвэл тэр хүмүүс бол яг та нартай адилхан итгэл аврал итгэлийн орон болох юм хэмжээнд хүрээгүй байна шүү дээ тий. Тэгэхээр та нар өөрсдөө ч гэсэн яг бусдын итгэлийг алддаг. Тэгэхээр бид нар бол яагаад бусдын итгэлийг алддаг вэ гэхээр өөрсдийн бие хийс сэтгэл ялангуяа сэтгэлд одоо маш их нүгэл буруу бодол мэдхгүй байгаа энэ байдлаас болоо бас бусдын итгэлийг алддаг байна шүү дээ тий. Тэгэхээр энэ итгэлийн орон болно гэдэг бол өөрийн бие хийс сэтгэл ийм бүх гэмээс хагцсан ийм тохиолдолд одоо итгэлийн орон боломжтой байна шүү дээ тий. Тэгэхээр бидний одоо итгээд байгаа энэ бурхан багш, бурхан ном хуургууд бол энэ гэмээсээ хагцсан, аль бүх нүгэл дүглээсээ хагцсан. Учираас ингэж одоо авралын орон болж байгаа. Тэгэхээр та нар одоо хизээч итгэл алдахгүй. Үзээс судлах тусам итгэлийн чинь орон улам хүчтэй болоод улам тэдний одоо айдас тэдийг өөртөө авч чадна гэсэн үг байна шүү дээ тий. Тэгэхээр ерөөсөө ингээл номын үзээс судлаад бурхны номыг үзээс судлаад байх тусам үнэхээр үний юм бэ бидний одоо судалгаа зүйлийн бүх хариуг ингээд өгдөг учраас ямар ч итгэл алдах юм зүйл байдгүй учраас аврал одуулдаг байна шүү дээ. За тэгэхээр яагаад багшд авралыг эхлээд одуулж юм гэхээр энэ бурхан ном хуврагын гурвуулныхын төлөөлөл болох учраас багшд аврал одуулж байна тий. За тэгэхээр багш бол бурхан, багш ном, багш хувраг болдог байна шүү дээ тий. За энэ талаар та сонсч ирсэн үү ер нь? За тэгэхээр бид нар одоо нөгөө эмчнэр чинь манал бурхандаа аврал одуулж байгаа шүү дээ тий. Манал бурхан одоо энэ манал бурхан гэж байна тий. За тэгэхээр та нар энэ мөрөгж явахдаа манал бурхнаа дотроо бодох хэрэгтэй байна шүү дээ тий. Тэгэхээр энэ бурхан бол Бэндэрийн адил хүн хөнгөтэй манал бурхан. Тэгэхээр тэр Бэндэрийн яагаад Бэндэрийн адил хүн хөнгөтэй байна гэхээр Бэндэрийн эрдэнэ бол маш их тийм эрднийх нь туяа гэрлийн чадлаар өвчин бүгдийг ингэж ангаадаг байна шүү дээ. Бэндэрийн үг гэхэлтэй. За тэгээд та ороосоо тэгээд энэ баруун нутагтай арур гэдэг ийм арур эмийн дээд арурын одоо арурыг барьсан байж байгаа. За тэгэхээр энэ арур бол нийтдээ 404 төрлийн өвчнийг ингэж хангаадаг ийм хүч чадалтай урмал байж байгаа. За тэгээд ийм талдаа болохоор ийм юу байсан байж байгаа. Тэгэхээр ийм бадар аяг байсан байж байгаа тийм. Тэгэхээр энэ бадар аянд нь болохоор өвчгүй мөнхийн агшаанаар дүрсэн ийм бадар аяг байсан байж байгаа. За тэгээд бид та нар энийг одоо сэтгэлдээ бодох нь шүү дээ тийм. Мөргөж явахдаа энэ тэгээд энэ одоо Бэндэрийн гэрлийн одоо
өнгө одоо лагшинтай энэ бурханаас одоо тийм хөх гэрэл цацраад миний одоо ингээд зүрхэнд тушаа ирээд тэгээд тэрнийхээ болоос миний бүх өвчин зовлон арилж гин гэж бодох юм шиг тийм. За тэгээд ингэж одоо өвчин зовлон арилж байна. За тэгээд би тэргүүтээ 6 зүйлийг хамаг амтан энэ өвчин зовлонгоос гítэлж байна гэж ингэж бодох юм шүү дээ. За тэгээд одоо ингээ мөргөндөө тэгээд би хэл за тэгэхээр хэлээрээ та нар энэ дүрийг одоо чэйжлэх нь шүү дээ. Яванда тий ламалаж асууж, санжаалаж асууж, чойлож асууж, гиндэнлаж асууж гэсэн энэ дөрвөн итгэл одоо 3 итгэл буюу 4 итгэлийг одоо ингээ уншаад нэг мөргөөд босгохдоо л энэ дүрийг уншаад босгоно шүү дээ тий. Тэгээд дотроо бодохдоо нөгөө өөрийнхөө шүтдэг бурхтай одоо бодоод тэгээд тэрнээс одоо гэрэл цацаад надад тусаад ингээд арилж яах гэж яах шүү дээ. За одоо тэгээ бүгдээр мөрөглөө хийх шүү дээ. За тэгээд мөрөглөө хийхдээ бид ингээд сайхан зогсож байна тий. За тэгэхээр зогсохдоо бүлдээ нэг жоох юм зай аваад яг ингээд тэгшхэн зогсож байна. Ингэж ингээд зогсох байх юм шүү дээ. Тэгээ ингээд зогсчаа. За тэгээд жоох ингээд зайтай ингэж ч болно тий. За тэгээд ингээд гараа ингээд халгаа ингээд дэвшлүүлээ. За тэгээд маш ингээд сайхан сунна. Тэгээд энэ дээрээ ингээд за тэгэхээр яг одоо юу яах нь шүү дээ энэ чихний хажууд гал гэсэн заяа. За тэгэхээр яг ингээ сайхан сунаад за тэгээд дээрээ гар. За тэгээд залхахтаа одоо энэ эрхийн хураагаа жоохон ингээ тэгээд энэ дон хуруу жоохон. Тэгэхээр энэ бол одоо бадам лявхан цэцэг дүнгийн дэлбэлэх гэж бадам лявхан цэцэг байна гэж бодох нь шүү дээ. За тэгээд энэ эрхийн хуруугаа ингэж яахтаа эндээ бурхнаа зайлуулах нь энэ эрхийн хуруугаар одоо бурхны энэ гой суудл байна гэж босгоно шүү дээ. Тэгээд эндээ одоо бурхнаа байлуулна. Тэ? Эндээ. За тэгээд ингээд бурхнаа байлуулаад за тэгээд яг энэ хүмснийхаа завсар ингээд за тэгээд энэ хонхохоо аастай тэ энийхээ завсар ингээд за яг бүхнийхээ хоёр бүхнийхээ гол ингээд за тэгээд энэ бол нөгөө бурхны лагшин зайлаг таалалт одоо мөрөж байгаа гэсэн тийм. За тэгээд ингээд за бурхны одоо лагшин зайлаг таалалт. За тэгээд дотроо яг ингэж яагаад ингэ том алдалж яах гэхээр одоо таны бодол таны зорилго бол 6 зүйл хамаг амтны зовлонгоос нь гэтлэгье гэж одоо хамсан хороод ингэж тий бүх амьтад гэсэн энэ сэтгэлийг үүсгэх юм шүү дээ. Тий их гоё одоо бүр ингэ тэнүү тий. Тэгээ бүх ганцхан өөрийн ойр дотны мөрөө бодох байх юм шүү дээ. Бүх амьтад тий. За тэгээд ингээд за одоо ингэ харж байгаа. Ингэж ихтэй бол ламаалаа уншина шүү дээ. За тэгээд тухаараа ингэж эндээ. За гар бол яг ингэж байна. Ингээд дахиад болоо. За ингээд хийгээд байна.
зүрх рүү ягаад тарих руу цус хөөрнө гэж ерөөсөө аах хэрэггүй. Цус чинь бүтэн ингээд цус орж ирсэн. Эхний ээлжинд энийг цэвэрлэх гэж зүгээр болчих жоо. Зөө бодоод мөрч чадах юм. Тэгвэл тавны нууц авчих юм. Тэгэхээр тарин хаа. За одоо бүгдээ мөрөгчээ 21 мөрөгчээ за яа.
болгоход маш олон ач холбогдолтой. Юунд түрүүн та нарын анатом одоо биеийн хэлбэр чинь ээж аав чинь та нарыг ямар анатомын бүтцтэй төрүүлсэн бэ? Тэр анатомын бүтцтэй оруулна тий. Тэгэхээр та нар одоо үлгэр тутмын бие сэтгэлийн буруу үйлдэлээс болоод энэ анатомын хэлбэрээ өөрсдөө алдагдуулаад ийм дагаж буруу ийм одоо биеийн альбар чи ийм болцсон байна. Тэгэхээр энэ бол та нарын өөрсдийн буруу ахна шүү дээ. Энийг одоо нэгдүгээр буруу байна гэдэг таньж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингээд хүлээн зөвшөөрнө гэдэг нь цаад дараагийн алхмыг хийх одоо нэг хүчин зүйл болно шүү дээ. За тэгээ энийг хүлээн зөвшөөрчээ би юу нэгнээс энэ буруу байдлаасаа гарья гэсэн юм санаа төрөх хэрэгтэй ахна шүү дээ. За тэгээд энийг одоо өдөр тутам хөвшил болох хэрэгтэй. Тэгээ хамгийн эхлээд ер нь бол уламжлалт анаахын энэ хотоодны өвчний үед ялангуяа энэ хотоод бадганд энэ төр гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр хотоодны өвчний үед энэ мөргөл хийхийг зөвлөдөг. За тэгээд бас нөгөө хийний үйл сайжирч байгаа учраас та нарын биед илүү дутуу хий хаван хоримтлагдахгүй, бадхан өөх хоримтлагдахгүй болж эхэлнэ. Хэрэг та нар энийг хөвшил олгоод өдөр тутам 108-аар ингээд мөрөх юм бол 1 сарын дараа бол та нарын юу ч ингээд шууд галбирч эхэлнэ. Өдөрт 108-аар. Тий. Тэгэхээр одоо ер нь бол 70-аас дээш наснд бол 21 байж болно. 70-аас доош наснд бол залуунаас ороо учраас одоо 108 мөрөх хэрэгтэй байна шүү дээ, тий. Өдөртөө нэг удаа 108 мөрөх чинь. Тэгээ одоо ингээд юу түрүүнд би галбирчиж эхэлнэ. Тэгээд одоо нөгөө дээш хөөрөө дээштэй тий, хөөрөөдөө толгой өвдөөдөө даалт ихсээдээ тий. Энэ одоо завиурууд адилна. Яагаад тэгэхээр та нар зүрх дэсээд байна. Ингээд айгаад байна тий. Энэ бол айлтгүй. Яагаад тэгэхээр нөгөө цусны эргэлт чинь зүг дээшээ ингэж гүйхгүй ахна шүү дээ. Тэгээ мөрөгж байгаа явцад энэ дээгүүр доор бүх биеийн болоо цусны эргэлтүүд ингэ гүйх учраас одоо тэрнээс айх хэрэггүй ахна шүү дээ, тий. За тэгээд ходоод маш гоё агшиж өгнө. За тэгээ ходоод агшиж байгаа нэг өрмөц шинж нь бол мөрөгж байгаа явцад хэрхэрдэг. Одоо эхний 1 хоногт ч юм уу 2 хоногт нэг ажиглагдахгүй 3 дахь хоногоос эсвэл доошоо одоо ингэ хий гарч эхэлнэ. Тэгээ яагаад тэгэхээр одоо ингээ гидс чинь томроо ходоод томроод дээрээс нарийн бүдүүн гидснүүд ингээ томорцсон байна шүү дээ, тий, хөөцсөн. Тэгэхээр тэд нар чинь агшаад ирэхээр доошоо хий гараад дээш хэврүүлнэ. Бараг нэг 2 сар юм уу 3 сар орчим хэврүүлж доошоо онгуулах нь шүү дээ, тий. Тэгэхээр энийг бол чөлөөтэй сайн гаргаж явах хэрэгтэй. Тэгээд нөгөө ходоодч яг өөрийнхөө ийм хэмжээндээ хүрнэ. Тэгэхээр тухайн хүний одоо ходоодны хэвийн хэмжээ бол өөрийнх нь ийм одоо гарья. Та нар ингэдэг. За тэгэхээр та нарын ходоодны хэмжээ бол яг ийм байх ёстой ахна шүү дээ, тий. Тэгэхээр бид нэр одоо буруу хооллолт, амьдралын буруу хөвшлээс болоод ходоодоо сунгацсан. Тэгээд тэр ходоод сунгацсан том хэмжээтэй учраас тэр хэмжээнийхээ хоол ундыг шаардаад байдаг ахна шүү дээ, тий. Тэгээд тэрийг идэхээр нөгөө биедэн зогцохгүй илүү өөх хаваа ингэж үсээд байдаг. За тэгэхээр ингээ мөрөгж явах явцад ходоодны булчин дотоод одоо өөхний шатлалт явна. Тэгээ ходоодны булчин нарийн бүдүүн бицний булчинууд ингээ агшаад ирдэг байна шүү дээ. За тэгээ ингээ хэвийн хэмжээ нь ортлоо бол нэг 3-4 сар бол зарцуулагдана. Тэгээ та нар одоо 5 сарын дараанаас маш гоё галбартай. Тэгээд нүүрний хэлбэр бас өөрийнхөө хэмжээнд орж ирдэг тий. Тэгээ ингээ бүх бие одоо ингээ жигд ингэж сайхан атомынхаа хэлбэрт орж ирдэг. За тийм байна. За ингээ биеийн талаас ийм өөрчлөлт орно. Одоо сэтгэлийн талаас ямар өөрчлөлт орох вэ гэхээр та нарын оюун ухааны тогтоох чадвар их сайжирна. За тэгэхээр одоо ингээ нөгөө төвлөрч эхлэх нь шүү дээ, тий. Яг 108 мөрөгж явах үед та нар эхлээд бол та нар уншаад тоолж чадах. Одоо тоогоо тоолоод бодлоо ингээ зэрэг үйл хийхэд одоо нөгөө та нарын сэтгэл ийм тогтворгүй болсон байх шүү дээ. Одоо сайн уу тоогооч таалж чадахгүй, урьдчилгааж чадахгүй тий. Бодлооч бодож чадахгүй тэгээ ийм байж тий. Тэгвэл энэ чинь айжмаа нөгөө тогтоох чадвар гэдэг чинь сэтгэлээ тогтоох, оюунаа тогтоох чадвар чинь сайжрангууд бусад зүйлийг тогтоох чадвар чинь одоо мартамхай болж байгаа тий. Тэр энэ төр чинь алга болох юм шүү дээ.
За тэгэхээр эхлээд та нар сайхан тоогоо тоолдог болно тий. Эхлээд тоогоо тоолж сурах хүртлээр та нар юу ч ашиглаж болно. Ирэхээр тоолж болно. Эсвэл одоо шүдэнсний мод энэ төр тавиад хүмүүс тоолоод байна тий. Тэгэхээр ингээд тоогоо авч байгаа. Тэгээд эхлээд та нар ятгахтаа нэг манал борхноо бодчоод л тий. Бодчоод л одоо уншлагаа уншиж чадахгүй бол тоогоо тоолж сурах хэрэгтэй байна шүү дээ тий. Тэгээд нэг сар гарны хугацаанд та нар ингээд тоогоо тоолж чаддаг болоод оюун ухаан чи тэр хүн хооронд 30 минутын дотор нөгөө тогтож чадах нь шүү дээ тий. А тэгэнгүүт та нарын сэтгэл чинь тайван болоод эхэлнэ. Алаа ямар нэг юм гадны ямар нэгэн таагүй нөхцөлд учирмагц тэрэнд шууд одоо сэтгэл тогтгоо болоод ингэхгүйгээр жоохон тогтож боддог тий. Уужуу сэтгэл чинь уужиж эхэлнэ шүү дээ тий. Тэгэхээр сэтгэлийн талаас гарах өөрчлөлт болоод оюун ухааны тогтоох сэтгэлийн тогтоох чадамж нэмэгдэж эхэлнэ шүү дээ тий. За тэгээд та нар нэг 5-6 сар мөргээд ирэнгүүт тоогоод бүр чөлөөтэй тоогоо авдаг болчихно. Тэ? Яг 108 удаа мөрөглөв. Тэгээд аажмаар уншлагаа уншдаг болно. Тэгээд та нарын нөгөө сэтгэл чинь тогтоод сэтгэл чинь уужраад оюун ухаан чинь сайжраа бие чинь галбар цэгцрээд өвчнөөс аажмаар ингээ алга болоод ирэхээр амьдралын чинь одоо хөвчлөлт маш их өөрчлөлт орно. Гэр орны уур амьсгалд бас их өөрчлөлт орно тий. Гэр бүлийн харьцаанд өөрчлөлт орно. Өөртөө чи амьдралыг үзэх үзэл чинь өөрчлөлт. Хийж бүтээх одоо чадвар сайжрна тий. Хийж бүтээх урам зориг дэгжээд ирдэг байна шүү дээ. Тий. Тэгээ хамгийн гол нь энийг доктортой хөвшил олгож хийх хэрэгтэй. Өглөө осоод бид нэр цайгаа уудаг шүү дээ тий. Тэгэл өдөр болгоц хоолоо иддэг. Яг тэрнтэй адилхан бид нэр за одоо мөрөглөө хийгээл. Тэгээд бид нар бол энэ 108 мөргөл бол та нарын одоо сүүлийн йога гэж хэлээд байна шүү дээ. Сэтгэлийн бясалгал гэдэг. Тэгээд тэр бүгд болгоныг овлож чадхуйц болдог байна шүү дээ. Тэгэхээр та нарын өдөр тутмын 30 минутын бясалгал болоод ирэх шүү дээ. Тэгээд мөргөлөө хийхээр та нар тэгээд бас нэг зүйл одоо ингээ би хийх 2 сэтгэл одоо засарч байна. Бас нэг том ач холбогдол бол нүгэл нь барагдана, буян найруулах юм шүү дээ. Тийм. Тэгэхээр ажил үүснэ бүтэмжтэй болоод нүүл багтчих шүү дээ. Тэгээ буян найруулж байгаа учраас ажил үүснэ бүтэмжтэй болоод ирэх юм шүү дээ. Аливаа зовлонгоос хол болоод ад жаргал нь ойртоод ингээд ирэх юм. За тэгээд энэ мөрөглийг хийж байгаа хүмүүс маш олон одоо энэ саналаа надад бас хэлдэг тий. Маш их өөрчлөлтөнд орсон, амьдралд өөрчлөлтөнд орсон, ажилд өөрчлөлтөнд орсон, эрүүл мэндэд өөрчлөлтөнд орсон, биеийн галбар хэлбэр галбар сайхан болсон гэдэг. Тэгээ энэ болгон өөрчлөлтөнд ороод ирэхээр ерөөсөө амьдралын тий амьдралыг үзэх, ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгдөж ирдэг. Тэр ийм маш олон ач холбогдолтой зүйл ахна шүү дээ тий. Тэгэхээр та нар одоо би хэлж штэ бид нар 70 хүртэлх насны 108 хийн 70-аас цааш одоо аргагүй махбодын дараалал хөгшүүлэн илүү явагдаж байгаа учраас 70-аас цааш насныхан бол өдөрт 21 болов гэж болно. Энэ 20 одоо бид анх хийж байгаа зүйл зүйлсээ толгойсон ч юм уу 121 тий, яг хөө тэгж айж байгаа бол яг тэг сэтгэлээ тасахын тулд хэдэн нэг сар ч юм уу тий 21-ээр явж болно тий. Тий. Тэгээд 108 30 минут. За одоо би 108 өргөхөд 20 минут. Саяны хурдтай амар хийлээ биш шүү дээ. Ер нь бол нэг 8 баданы цагт хийвэл илүү одоо их үр дүнтэй. Тэгэхээр баданы цаг чинь өглөөний 8:40-оос 7:40-оос 11:40 хооронд ахна шүү дээ. 11:40 хооронд арай 7:40-оос 11:40 хооронд. Арай 7:40 болох. Тийм. Ажлаас нь. Тийм. Өглөө 7:40-оос 11:40, орой 7:40-оос 11:40. Ингээд 4 цагийн 8 цаг өдөрт хийх одоо боломжтой цаг чинь 8 цаг байна шүү дээ. Тэгэхээр баданы цагт хийх юм бол илүү галын хэлжээ чинь биеийн галын хэлжээг үүсгэж за турах сонирхолтой хүн бол яг турна. Бог найдвартай. Яг 2 сар ингээд доктортой хийчих юм бол ерөөсөө тураад туранхаа хүмүүс яахаа өгдөө дэгжээ гэхэл яг л одоо нэг байх хэвээр галбартайгаа болоод эхэлнэ шүү дээ. Эрүүл чинь
үнэхээр мөргөж болно. Гэхдээ одоо зориглох хэрэгтэй шээ. Тэ зориглох хэрэгтэй. Энд ч яг нөр зүрх зориг их хэрэгтэй. Тэгээ одоо ингээл өөртөө л хүн чинь нэг сайн юмнаас тэ худлаа одоо би тэгсэн байх ингээд ингээд шалтгаан хайгаа л байдаг шүү дээ. Нэгдүгээр би 50 хүрсэн 50 нас чинь залуу 60 хүрсэн 60 нас чинь залуу байх нь тэ. Тэгэхээр энэ одоо ер нь дээр үед монголчууд энэ 108 мөргөл хийж яхад 70 80 настай ч гэсэн 108-аар дадалцсан учраас тийм байдаг байна шүү дээ. Тэгэхээр өдөр тутмын хоол иддэгтэйгээ адилхан 108-ыг мөргөчгөл хэрэгтэй. Тэгээ бүр ингээд хүс чинь одоо сая бол бидний хүс гарсангүй л те 108 мөргснээр бүр ингээд хүлсэн яа. Тэгээ хүсээ бид нэр мөргөхдөө дандаа юм даавар хувцас хэрэгтэй. Би дэвтэх те. За тэгээд ийм сайхан зөөлөн гуцсан дээр ингэж хийх хэрэгтэй ахна шүү дээ те. За тэгээд юу яах хэрэгтэй? Ингээ 108-ын дараа хүллэрнэ те. Тэгэх юм бол хүсээ маш сайн хуурай алчураар ачаад хуурай хувцас хэрэгтэй. Хүс цохиулж болохгүй. Хүсээ цохиулна гэдэг чинь хүстэй байхад сэрүү агаараа яах юм бол хийх юмдаг байна шүү дээ тий. Тэгэхээр тийм учраас 108 мөргснээ дараа тэр хүлэрсэн үед яг яачаа 108 мөргснээ дараа маш их одоо хүлэрнэ. Дээрээс нь бааз зэрэг амьсгаад нь тий. Тийм учраас сайхан яг энэ нөгөө завлгаа суулаараа суужгаад тэгээ сайхан ингээд нэг 3 минут юм уу 5 минут орчим энэ уншлага уншаа суучих юм шүү дээ тий. Сайхан ингэж уншлага уншиж ингэж суучаад нөгөө зүрхний дэгсээ гараад те хүс чинь ингээд сар хийтэл асгарна. Тэгээ тэр хүсний асгараа чинь 5 минутын дотор намжиж. Тэгэнгүү сайхан хүс босоо хүсээ арчаад хуурай хувцас өмсөж хэрэгтэй байна шүү дээ те. Тэгэхээр энэ мөргөлийн хувцастай болж байгаа хэрэгтэй. Ингээд тэгээд тэр мөргөлийн хувцаа сайхан хатаач шүү дээ те. Тэгээд нэг хэд яаж аваа. Тэгээ мөргөл хийхдээ одоо бид нар дасгал хийхдээ хувцас өмсөжтэй айлгаа мөргөлийн тэгээ аль болохоор бид нар юм битүү хувцас өмсөх хэрэгтэй. Хүсээ цохиулахаас сэргийлэх нэ шүү дээ. Ар нуруунатай. За анхаарах зүйл тийм байж байгаа. Тийм учраас мөргөлийн дараа хөлрөөд хүмүүс бас хүс цохиулсан байдаг тийм салхин цохиулсан. Хүүхд хийж болно шүү дээ. Тийм. Хүүхд чинь биднээс илүү шүү дээ. Тийм. Одоо ингээд спортоор хичээж байгаа, спортын амжилт гаргаж байгаа одоо энэ тэр хүүхдүүд чинь хүмүүс чинь ихэвчлэн залуу хүүхдүүд гэдэг илүү одоо сайн байх нь ш. Тэгээ хүүхдийн өсөлт нь маш сайн нөлөөлнө. Яагаад гэхээр нөгөө хийц усны бүртлийг сайжруулж авч байгаа. Хүүхдийн өсөлт нь сайн. За тийм байна да. Өөр асуулт байна уу? Монголын нөгөө төлөвлөсөн хамгаалалт гэдэг ямар ч зүйл тэр мэр чинь өөр газар өөрчлөлт юм. Өөрчлөлт шүү. Яг адилхан нар мандаа цагт хийж яхад бол. Яа заавал Монголын цагаар биш тухайн одоо орондоо жишээлбэл энд одоо хэдэн цаг болж байна? 4 5 цаг болж байлаа гэхэд Америкт одоо нэг өглөөний 5 цаг болж байгаа шүү дээ. 12 цаг байна тий. За тэгвэл одоо яг тэр Америкийнхаа цагаар л яа. Тухайн газар авах. Өглөөнийхөө 7-9. Тий, Америкт амьдарч байгаа л Америкийнхаа цагаар, Монголд амьдарч байгаа л Монголынхаа цагаар. Өглөө 7:40-с 11:40 хооронд хийж болох юм шүү дээ, тий. Тий. Орой бас болно тий. Орой болно. Орой 7:40-с 11:40 хооронд. Тэгэхээр та нар орой 10 цагаас ч гэсэн мөрөж болох юм шүү дээ. Бүгд болоод ирсэн. Тэгээ хоолносоо жоохон зайтай юм. Та 7:40-с мөрөж болно, 10 цагаас мөрөж болно, 8 цагаас мөрөж болно, 9 цагаас мөрөж болно. Аль ч цагт нь хамаагүй. Мөргөлийг чи үргэлжлэх хугацаа 30 минут юм чи. Өглөө мөргөж байгаа тохиолдолд үлэн мөргөж болохгүй. Тий. Үлэн байгаа үедээ би хий сэтгэлийн үйлдэл хийхийг төвчнө гэж байна шүү дээ. Тэгэхээр та нар өглөө болоод хизээч үлэн үедээ ямар нэгэн ажил үйл хийж болохгүй байна шүү дээ. Үлэнд дасгал хийж Болохгүй. тэр шууд 108 мөрөл хостой юм. Наран мөрөл дасгал хийж өглөө үлэн дээр хий. Орон морог хэрэггүй. Одоо өөрөө болоод 108 шууд мөргөхөд болно шүү дээ. Тий. Одоо нэг 60-аас дээш насынхан бол одоо 21-с хийж болно уу? 21-с Тий. 60-аас дээш.
that mantra that you say, or do you say other ones? Yes. So, for example, I say every day, as I'm sure others do, the Medicine Buddha mantra. Should you? Юу гэж вэ? Тэгэхээр мөрөглөж байхдаа зөвхөн одоо итгэлийн одоо энэ дөрвөн хураамыг унших эсвэл бусад доор бичсэн байгаа одоо энэ бусад намыг унших болох уу? Ер нь бол энийг л уншууд их зүгээр. Тий. Yes. Итгэлээ л унших. Тий. Угаасаа тэгээд ингээд та нар мөргөөд тэгтээ их зоригтой мөрөх хэрэгтэй. Одоо нөө бомбш гэж байдаг байхгүй юу? Дөрвөн бомб хийх. Тийм. Тэгэхээр хэрвээ та нар яа би амьдралынхаа хөвшил олгоё гэж бодох юм бол бомб мөрөх хэрэгтэй. Тэр нь болохоор 100,000 гэсэн. 100,000. Тэгэхээр нэг юм юутай олчих байхгүй юу? Зоригтой. Тэгээд дээрэс нь үр дүнгээ тооцоо тэгээ буйнаа хураачиж байгаа байхгүй. Нэг бүтээл хийчих байгаа. Амьдралдаа нэг бүтээл хийчих байгаа байхгүй. Одоо хүмүүс чинь нэг ном бичдэг, нэг байшин байцаа, нэг юм амьдралдаа тийм нэг бүтээл хийдэг штэ өөр өөрийнхөө мэргэжлэр. Тэгэхээр энэ одоо 108 мөрөлийн нэг бүтээл хийлээ, нэг ном бичлээ гэдэг ч юм уу тийм тэрнтэй дүүцүүлэх юм бол 100,000 удаа мөрөх нь одоо нэг 100,000. тий 100,000. Тэгэхээр тэр чинь нэг хэд олж байгаа нэг 2 жил 6 сар орчим болж байгаа. Өдөрт Тий. Тасралтгүй. Өдөрт 100,000. Тий, тэгээд тасралтгүй. Тэгээд заримдаа ингээд гадаад мандаад You can. But every day. Yes. And дараач. тий. Тэгээд нөгөө юу яадаг аахгүй юу? Ингээд зорчиж штэ тий. Тэгтээ та нар одоо багштай хэлэх хэрэгтэй. Багштай айлтгана штэ. Би бом мөрөх гэж байна. Гэ өөрийнхөө зорилгыг багштай хэлэх ёстой гэдэг. Одоо намын багш байгаа зү та нар тий лам багш нар ч юм уу тий. За эсвэл эмчтэй хэлэх хэрэгтэй. Одоо та нар эмчтэй болсон. Тий. Тэгэхээр эмчнэр чинь дандаа энэ ихтгэл аврал одуулдаг энэ номын хүмүүс гэж байна. Манай энэ мам тацангийн эмчнэр. Тэгэхээр эмчтэй хэлээд за их амлаа эмчээ би одоо 100,000 мөрөглөө шүү. Одоо өнөөдрөөс эхэлж байгаа нэг сайн өдөр эхэлж гэнэ шүү дээ тий. За тэгээд жилдээ ирээд тоогоо тушаана гэж байдаг тий. Багштай тоогоо тушаадаг. Тэгэхээр за би багшаа яа одоо тий эмчээ нэг жил мөргөө минийх яг 40,000 болч та тий 40,000 болчлаа шүү гэдэг. Эмчин тэгэнгүүт одоо тэрийг чинь сонсоод үр дүнгийг чинь тооцоод авчиж штэ тий. Тэгээ хоёр дахь жилдээ мөргөө за би 80,000 боллоо шүү. Дахиад 6 сарын дараа за эмчээ 100,000 болсон. За тэгээ сайхан баяраа тэмдэглэхнээс хурлаа тий. Тэгээд тэр буйнаа тушаагаад ингээд тэгэхээр та нар үнэхээр их буюу байгаа 100,000 мөрөгцөн тий. Тэгээ бом мөрөгчж штэ тий. Тэгээ 100,000 мөрөгтэй энэ итгэлээ бас 100,000 удаа уншчих нь шүү. Тий. Тэгэхээр итгэлийг 100,000 удаа уншсан хүн бол үнэхээр буюу байгаа. Та нар бүр аяанда буйны сэтгэл төрөл аяанда сайн сайхан чинь дэлгэрээд ирэх юм шүү дээ тий. Тэгээ ингээд бомш гээд одоо дөрвөн зүйлийг бом хийн гэж байна шүү дээ тий. Тэгэхээр та нар мөрөглөө хийж явахдаа хоёрыг хийж гэнэ шүү дээ тий. Бом мөрөгч нь бомоо удаа 100,000 удаа итгэлээ уншчих нь шүү дээ тий. Тэгээ энэ хоёр том. За тэгээд нөгөө хоёр бом нь юу вэ гэхээр энэ бүр томроод явна. Хэрвээ та нар энэ хоёрыг энийг хийчих юм бол та нар аяанда тэр нөгөө хоёрыг хийх одоо тий ирмэлцэл төрөөд ирэх юм шүү дээ тий. Цаанаасаа төрөөд ирнэ. Тэгэхээр тэр хоёр нь юу юм бэ гэхээр нэг нь одоо тийм тарин байдаг. Нөгөөх нь мандал өрөөдөг байгаа шүү дээ тий. Мандал 100,000 удаа мандал. Тэгэл тэр чинь цаанаасаа аяанда нөгөө сайн юмны чинь нөхцөл нь бүрдээд ирдэг. Хэрвээ та нар гэх юм бол тэгээ тэр 100,000 удаа тарин уншиж байгаа хүмүүс байж. Тэгээ тэрийг бүтээлээ хийж 100,000 удаа мандал руу орсон хүмүүс ингээд байж тий. Тэгэхээр та нар аяанда тэр хүмүүсийг өөрсдөө олж авах за тэр группийн хүмүүс болоо тий. Тэр зүйлд нийтээд ингээд явчихна. Явчихна шүү дээ тий. Тэгэхээр та нар одоо тийм байд юмаа гэж бодчих хэрэгтэй. Тэгээд ямар ч хэлсэн эхний хоёр бомоо хийчих хэрэгтэй ах юм шүү дээ тий. Тэгэх юм бол дараагийн хоёр бом нь аяанда одоо нөгөө эмч чинь юм уу эсвэл нөгөө лам багш чинь
чиглүүлээд өгнө шүү дээ, тий. What's the third one? Тэр ирэх рүү н орж ийн гэсэн үг шүү дээ. Тэр одоо нөгөө эхний шалгалтуудаа өгчөж ийн гэсэн үг байна шүү дээ, тий. Тэрийг давцсан байх. Тий. Тэгэх юм бол дараа руу нэг аваад явж байгаа. Тэгэхээр тэр нь нөгөө хоёр нь арай жоохон мэрэгжлийн төвшөнд мундаг тий. Тэр мэрэгжлийн төвшөнд хийгдэг зүйл учраас энийг энэ хоёроо бом хийх хүмүүс болоод тийш авахд ерөөсөө нөгөө би сэтгэлийн хаттай, зоригтой мундаг хүмүүс болчих штэ тий. Өдөртөө 108 яаж мөргөнө 3 мөргөө өдөр гэж одоо та нар тэгээд байна штэ тий. 21 мөргөө яана өдөр болго юм уу гэж ингээд тэгээд байна штэ тий. Тэгэхээр энэ одоо хаширдаг аимхаа зориггүй байдал чинь алга болчих юм штэ тий. 100,000 мөргөснээ дараа. Тэгээд энэ байдал чинь хэд ер нь бол их л давтагдана энэ хаширсан сэтгэл чинь тий. Тэгэхээр тэрийг л одоо давамт болох хэрэгтэй. 3 сар 6 сар мөргөсөн ч гэсэн давтагдаал энэ. За өнөөдөр болчих. Би өнөөдөр ядаглаач гэдэг юм уу тий. Ингээл өөртөө шалтгаан хайгаал ингээл эндээсээ бултаал ингээл хайцсан хүмүүс ч юм. Ер нь энд болоод тухайн хүний зүрх зориг их шаарддаг. Тий. Амьсгал 21-с эхлээд мөрөх үү? Болно. Гэхдээ 60-аас дээш насны хүмүүс бол 108 мөргөж болно. Хэрэг их хашраад байх юм бол 21-с хийж болно шүү дээ. 21-с эхлээд яаж ахуулах вэ? Өөрөө тэгэл шууд 108 руу орно шүү дээ. 1 сар 21 мөргөчгöd дараа нь 2 дахь сараас эхлээд шууд 121-ээр мөргсөн бол 108 руу яхад би чинь ямар ч асуудалгүй яа. Эсвэл яг үедээ амьсгалаа яах вэ? Амьсгалаа зөнд нь орхино гэж байна. Тийм зөнд нь өөрийнх нь зөнд нь тэг хаагаад хориод авахгүй, хурдан амьсгалаад авахгүй, зориудаар удаан амьсгалаад авахгүй те. Ер нь бол яг л өөрийнх нь ая зөнд нь л орхих юм шүү дээ те. If there's a time a day when you're traveling and you can't do it, like on the plane or in a car traveling, or if you're sick or something, then you can't do the physical, but you can still do the mantras anyway. Хэрвээ ингээд аялал машинаар дээр онгоцоор явж байгаа эсвэл ямар нэгэн ажил гарсан тохиолдолд эсвэл биеийн өвдсөн тохиолдолд одоо яг ингээд сонж мөргөж чадахгүй байх үед байх. Тэр үед нь болохоор зөвхөн нэг таны уншаа байж болох уу? Болно. So then do you just, is that okay, or do you keep an account of what you kind of missed, you know? Тэр нөгөө бомб төрөхийн тулд ингээд хэрэг өвчтэй байх үед бол ингээд та тоог нь одоо тасалж юм бол тэрийг яах хэрэгтэй вэ? Таны л уншиж байж байгаа харин нөгөө яг сонч мөрөхийг нь одоо хийж чадахгүй үед тохиолдол яасан дээр вэ? Тэгэхээр тэр өөр болно. Өөр болно. Тэгэхээр өөрөө одоо тарах хэрэгтэй. Хоёрыг л очих байж байна. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл би сая нэг хэсэг гадаад явсан. Оны өмнөхөө тэгээ одоо надад 5 хоногийн өвөр байгаа байхгүй юу? Та би 7 хоногийн өвөртөө ирсэн. So they just Маш их ингээд явсан тий. Тэгээд ерөөсө боломж олдоогүй учраас 7 хоногийн өвөртөө ирсэн. Тэгээд өвөртөө ирэнгүүтээ миний өдөр тутмын бас нөгөө 108 ч байгаа шүү дээ тий. Тэгэхээр өдөр тутмын 108 ажилтайгаа залгуулдаг өдөр тутмын 108 хийгээд тэгээ ахаад тэр нь өрөөсөө бардуулах хэрэгтэй байхгүй. Би 7 хоногийн өвөртөөдөө гэж өөрийгөө тооцоод тэнгүүтээ 1-2-2-оор нь бардуулах хэрэгтэй. Бүр одоо нэг цаг зав байх юм бол маш олон мөргөж болно. Тэгэхээр би одоо хамгийн их мөргөжсэн нь бол 972 мөргөжсэн нэг өдөр. Тийм. Тэгэхээр тэр 972 мөргөх 5 цаг мөргөсөн. Тэгээд тэрийг яаж мөргөсөн бэ гэхээр эхлээд 108 мөргөж байгаа шүү дээ тий. Тэгээд амьсгалаа дараад ингээд 5 минут амраад дахиад 108 мөргөөд дахиад 5 минут амраа тий. Тэгээ заримд нь 15 минут амраа, заримд нь 20 минут амраад тий. Ингээд нөгөө нэг 108 мөргөлж 9 удаа хийж байгаа байхгүй 972 удаа энэ бацсандаа ирээд дулаахан хүн байсан учраас тэгээ хүүс бол маш их гарсан. Тэгэл нөгөө хамгийн гол нь цээжээрээ салхи ахуулахгүй тий. Тэгэл 972 удаа ингэж мөргөж исэн. Тэр бол нэг сүртэй юм биш юм билээ. Тэгээд бид нар нөгөө
дорч танд энтгэх дорч танд очиж явахад лам нар нөгөө бөмш хийж ингээд тэгээ лам нар бол 2 сарын дотор 100 мянган өгчтэй юм. Тий. Тэгээ миний нэг таньдаг лам юу яаж ийсэн. Өдөртөө та одоо хідээр яваад явах төлөвлөгөөтэй гэсэн чинь доотлол нь 1500 тэгээ 2500 Physically. Тий. And 1500-аас 2500-ийн хооронд ингээ мөргөнөхөд тэр хүн ерөөсөө нөгөө тэнд мөргөх зорилго тавиад очсон байна шүү дээ, тий? 2 сарын хугацаатай би ерөөсөө бомшаад дуусна гэсэн. Тэгээд тэндээ очиод өглөө босоод уншлагаа хийгээл өдөөс өмнө 1500 удаа, өдөөс хойш 1500 удаа. Тэгэхээр ерөөсөө тэд нар чинь нөгөө датцсан учраас нэг 4 цагийн дотор өглөө өдөөс өмнө 4 цаг, өдөөс хойш 4 цаг гэдэг ингээд 8 цагийн мөргөлөөрөө өдөртөө 2500 доллар тусгаж байгаа. Нөгөө тоогоо яаж алдахгүй тоолно юм? Яаж алдахгүй тоолно гэхээр та нарын өөрсдөө чинь сэтгэл тогтсон байдлаас л яа. Тэгэхээр тоогоо алдахгүй тоолдог болоход бас л нөгөө хугацаа шаардлагатай. Тэр хажуу нэлээд цогцтой манай хэмжээгээр амаг хийж тавиад игээд тэгээд тэгээ авчихсан амар цаг гаргах. Тийм. Тэгэхээр тоогоо тоолоод сурчин би өөрөө өдөр тутам 108 мөрөгдөг учраас тийм. Би шууд мөрөглөө хийгээл өөрөө яг босготоо тоогоо авдаг аахгүй юу? Тийм. Босготоо тоогоо авчтай. Тэгээд нөгөө 10 дээр маш их тогтоож бодно. За одоо яг 10 болчлаа. За одоо 20 болчлаа. Одоо 30 болчлаа гэдэг тэрийг нөгөө эндээ команд өгдөг байхгүй юу? Өөртөө одоо тэр команд өгнө. Тэгээ 10 болчлаа, 11 гээ 12 гэж явж байгаа 20 болчлаа. 20 айгуу тэр жоохон акценттэй бодох хэрэгтэй байхгүй тэр үедээ. Тэ? Тэгэхээр нөгөө өөр өөрийн яг өөртөө тохирсон аргаар л тоогоо авах хэрэгтэй. Зарим хүн ингэж одоо хит доошлохтой тоогоо авдаг. Би болохоор босхтой тоогоо авдаг юм шиг тийм. Тэгэхээр өөртөө айл тааламжтай боломжтой байдлаар тоогоо авах юм шиг тийм. with the hours of eating, I've understood also it's good. I mean, that makes sense to me because I understand that the body burns the longer you can not have breakfast in the morning, the body burns more fat. And also, I understand it's good in tune with sunlight, that it's good to have finished eating before the sun comes down. Тэгээ бадганы цаг нөгөө аль бол хоол идэхгүй зүг маш зүг үзэжсэн. Тэгээд миний өөр нэгэ сонсч ирсэн зөвлөгөө л нөгөө нар жаргахаас өмнө оройн хоол идсэн байвал бас аюу хүний бид маш өөр өгөөжтэй сонсч ирсэн. Энэ талаар та юу гэж бодож байна? За тэгэхээр энэ бол яг нар жаргахаас өмнө ер нь бол орой хоол бид нар идэх нэг хэрэггүй л дээ. Гэхдээ орой одоо 4-өөс 4:30-аас 7:30-ийн хооронд бол нөгөө хийний цаг гэдэг байна шүү дээ тийм. Тэгэхээр энэ цагт бол ямар ч юм нэг жоохон хий дарах юм идчих хэвээр. Жоохон шүл ч юм уу тийм. Тэгээд 7:40-оос хойш бол юм идэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ цагт бид нэр өсөж болохгүй байх юм шүү дээ тийм. Гэтэ хоолны хэмжээ нь ерөөсөө ийм л хоол идэх хэрэгтэй шнэ. Одоо нэг чинь тийм. Нэг алга тосон хоолоор тэгээд 7:40-оос хойш болоод ерөөсөө юм. Тэгэхээр нар жаргах гэдэг чинь баг тэр үедээ таарч болох юм тийм. Тийм тэгэхээр оройны хоол гэдэг бол юу шүү дээ. Оройны хоол бол 4:40-оос 7:40 хоол. In the winter months, the sun goes down a lot earlier. You get longer in the summer, but I think this makes a lot of sense to me. Тэгээ өглөө нөгөө нар ихт чаадаг. Тэгэхээр энэ шалгамжтай байна. And one more thing in terms of with the chanting, because I've been doing the refuge chanting this year, since I met you in Hambalama, since last year, and that's been really good. So when you're now doing it in this physical way, is it important to, when you're doing it, to say the words out loud? Because I understand that's part of the mantra, is that you actually
sounding the words. Тэгэхээр энэ итгэлийн хураангуй бол би хам багш дуулцаас хойш бол одоо уншаад нэлээд удаж байна. Тэгээд яг ингээд 108 мөрөж явах үедээ энэхүү тарина чангаар юу нэг хэлэх хэрэгтэй юу эсвэл дотроо ингээд одоо бясалгаад Чангаар хэрэггүй. Зүгээр дотроо яа гэхдээ жоох ингээд нэг шивнэг байдлаар уншиж байна. you really have to say that. But if you want to, then that's. Чангаар хэрэггүй. Тэгэхээр нөгөө амьсгалт жоох амьсгалын гүйдэл жоох нөгөө энэ биеийн хөлөө хийж авч Oh, okay. Тэгэхээр аюу ядарна. So it's more of a silent prayer. In prayer, you're saying it in your mind. Or do you recommend saying, because you can say it without sounding the word, you like almost whisper? Тэгээд яг бясалгын хувьд бол би одоо өнөөдөр манал бурхнаа бодож бясалга гэж хэллээ шүү дээ тийм. Юу нь бол яг мөргөж явах тэр бясалгалын орон байгуулах бол бүр нарийн л та. Тэгээд та нар цаашдаа үнэхээр энийгээ мөргөөд тийм хөвшээд ингээд нэг тодорхой нэг үр дүнд хүрлээ шүү дээ тийм. Тэгэх юм бол цаашаа гүнзгийсэн байлаа. Одоо та нар юу бясалгах нь тэгээд тоогоож авч чадахгүй шүү дээ тийм. Тийм учраас ятгахтаа нөгөө тоогоо авч чаддаг болоо сэтгэл чинь тогтно шүү дээ тийм. Тэгэхээр нэг хүн надад тэгжсэн би тоогоо авах гэхээр нөгөө ирэхээ эргүүлээгүй лүү гэж боддог гэж байна. Тэгж хүртэл одоо нөгөө сэтгэл нь одоо мартамхай чанар руугаа орсон байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо нөгөө мөргөн гэдэг чинь бас та нарын оюун нөгөө тогтоох чадварыг сайжруул. Тэгээд та нар одоо 30-40 мянган мөргөнд эхлэхээрээ тоогоо авч чаддаг болчихно. Тэгээд тухайн үеийнхээ байдлыг харахад сонир санаад нь л да би тийм юм асууж ийсэн шүү дээ тий. Тэгэхээр та нар ингээд нөгөө багаар юм чинь сайжраад байдаг шүү дээ. Тэгээд тоогоо авч чаддаг болно. Тэгэнгүүтээ дараа нь манал бурхнаа бодож чаддаг болно тий. Ингээд аажмаа сайжраад ирэнгүүт бид нар цаашдаа ахаад яг юу бодох вэ? Яаж бодох вэ гэдэг бүх нарийн бэлтгэл нарийн бодол энд чинь ургаж ирэх хэрэгтэй. Ганцхан бурхан бодохгүй тий. Тэгэл тэр чинь бүр ингэ цогшин гэж аахгүй бүр ингэ дүүрэн энэ юусаа хороод хийгээр дүүрэн бурхтуудыг нарийн гэж бодож бясалгадаг тийм юм байж байгаа. Ингээл тий. Эхний хүрээ ингээ олон хүрээгээр ингэж боддог. Ерөөсөө мөргөөл босонгоо тэр олон хүрээний бурхтуудыг ингээ зэрэгчлэн боддог. Болоод тэгээ тэдний эрдэм чадлыг санаад ингэдэг төвшөнд хэмжиж байгаа юм л да. Анхны бол та нар ерөөсөө тий эрүүл байхын тулд манал бурхнаа л бод. Ерөөсөө ийм хүүхдүүртэй тэгээд нэг талдаа өвчнийг анаах нэг урамбал барьсан аруул гэдэг те нөгөө талдаа бас өвчнийг ангаах юм аршаантай одоо аяг гэх юм уу тийм бадар аяг гэж хэлдэг тийм. Энд нь аршаантай энэ аршаа нь бол өвчнийг идээдэг аршаа юм байна. Энэ бол өвчнийг идээдэг цэцэг юм бэ. Үр юм бэ. Тийм энийг тав тодорхой бодож чадахгүй ч гэсэн тийм төсөөлт юм шүү дээ тийм. Ерөнхийдөө нэг юм тэр өнгө нь болохоор биндрийн өнгө юм бэ. Энийг бодоод ирэл миний эрүүл мэнд сайжирдаг юм байна гэдгийг алхмаар шууд тийм гүнзгий юм та нарт яриад нэгдүгээр ойлгохгүй хоёрдугаар чадахгүй тий. Тэгэхээр бол бид нар алхмаар л явах хэрэгтэй. Тэгээд ингээд сайхан болно. Одоо тийм олон юм хэрэггүй. Энэ 8 бурхан хэрэггүй. Ерөөсөө анхны энэ бурханаа л олон юм хэрэггүй тий. Тэгээд зөвхөн өнөөдрийн заасан юм хэрэгжүүлэхийн тулд та нарт маш их хугацаа шаарддаг шүү дээ тий. Тэгээ алхмаар тий та нар өнөөдрийг хүртэл энийг яагаагүй тий энийг сонсно гэдэг чинь бас их тайлбар тий. Тэгээд ингээд алхмаар тий ерөөсөө тэр яарах хэрэггүй. Аливаа юм бол тэх юм бол бүр
хэцүү та нар бүр одоо ингээд сэтгэл санаац нь утралд орж магадгүй бүр өмөрч магадгүй тий олон юмыг нэгд орж ихэж юусоо болохгүй. Тэгэхээр имчилгээ ч гэсэн адилхан тий бүх аюул маш олон жилийн хугацаанд маш олон эрхтнүүдээ өөрчлөлтөнд оруулж олон эрхтнүүдийг тий хэдэн жил энэ эрхтнүүдээ өвчлүүлээ хэдэн жил ингээд хавантай ч юм уу хийтэй явчаад ерөөсөө 10 хоногийн дотор бүх эрүүл олжно гэж бодож болохгүй тий бид нар энэ эрүүл болох чиглүүлж байгаа зарим өвчний нэгдгээ зарим өвчнийг эрүүл болох чиг рүү одоо хандуулж өгч байгаа юм шүү дээ тий тэгэхээр ингээл тогтмол та нар ингээл эрүүл амьдрах ухаан суралцсан яг эрүүл болцоо хойно яах вэ гэхээр тогтмол өвчнөөс урьдчилан сэргийлж явах аргыг хэрэгжилж явах хэрэгтэй юм шүү дээ тий ив эрүүл за ингээд биеийн сайхан эрүүл болчлаа сэтгэлжээ сайхан эрүүл болчлаа тий ямар ч зовиргүй болчлаа ямар ч одоо шинжилгээнд өөрчлөлтгүй болсон тохиолдолд бид өдөр тутам зөв одоо ядал мөрөөр өвчнөөс сэргийлэх арга хэмжээгээ бас эмчтэйгээ уулзаад би одоо хавар болж ин яах вэ жоохон хямарч ин жоохон хідэн хийний тангаа уучи тий өвчнөөс энэ одоо өвөл болж ин уушнаас одоо уушны өвчнөөс урьдчилан сэргийлсэн жоохон хэд хоногийн тан аваад уучи гэдэг эрүүл болсон хойноо ч гэсэн бид нэр урьдчилан сэргийлж авах хэрэгтэй байна шүү дээ тий тэгээд эн чинь одоо өвчин болвол маш удаан хугацаанд идэх нь яг явцаар одоо ялангуяа уламжлалтын эмчилгээний зарчим болвол тухайн эд эрхтнийг уг үндсээр нь одоо эргүүлжүүлэх тэр явцыг яах хэрэгтэй. Тэгээ тэр явцаар нь ингэж эмчлэх эмчилгээний зарчим байдаг байна шүү дээ тий. Тэгээд эхлээд нь бол дархлаагийн сайжруулна нөгөө эмчилгээ дархлаа сайжруулна гэдэг бол эмчилгээ хүлээж авахт нь бие нь бэлддэг байна шүү дээ тий. Одоо та нарт хийж байгаа эмчилгээ бол ерөнхийдөө тухайн эд эрхтэн рүү чиглэсэн ийм эмчилгээ явуулж байгаа боловч эхний одоо 3-аас 4 хоног бол дархлаа сайжруулах тэр эмчилгээ хүлээж авах тэр байдалд нь бие нь бэлддэг байна шүү дээ тий. Тэгээд дараагийн одоо хэд хоногт үндсэн эмчилгээ хийгээд гарахаас 1-2 хоногийн өмнө бол бид нар эмчилгээнийхээ баталгаажуулалтын сүүлийн таслах ийм эмчилгээ хийгээд тэгээд бас нөгөө зөвлөгөөгөө өгөөд гаргадаг. Тэгэхээр энэ бол нөгөө бие чинь эрүүлжүүлэх чиглэл рүү хандуулаад гаргаж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгээд гарсан хойноо та нар эргээд ахаад эмчийнхаа зөвлөгөөний дагуу эмүүд угаад тэр одоо эд эрхтний бүрэн эрүүлжүүлэх ийм байдлаар юм. Тэгэхээр та нар 108 мөрөхөд хүртэлтэй тэгж одоо огцом одоо маш ихээр ч юм уу гэж болохоо яг л би одоо тэр эмч би өдөртөө 900 мөрөж исэн одоо би 300 мөрөж гэдэг юм уу ингэж болохгүй 108 хангалттай байх нь шүү дээ тий. Тэгэл ингэж явж байгаад үнэхээр эрүүл болцсон тохиолдолд энийг одоо 30-40 мянган удаа хийцэн тохиолдолд нэг бүтэн жил хийцэн тохиолдолд хаяа таныг 4-500 орж болох юм шүү дээ тий. Нэг удаа тасчихвал маргааш нь одоо тэгээ хэрвээ та нар одоо тангараг жоохоо нэг амлалт авцсан тохиолдолд одоо нөхөхөөс өөр аргагүй шүү дээ тий. Амлалт аваагүй тохиолдолд одоо тэгэл тэгтээ ер нь одоо амлалт өөртөө авах